Монгол улсын үндсэн хууль, улсын хурлын тухай хууль, чуулганы дэгийн тухай хууль заасны дагуу улсын хурлаас батлагдсан хууль тогтоолыг төрийн мэдээлэл эмгэтгэлд хэвлэн нийтлэх ажлыг манай тамийн газар зохион байгуулах үүрэгтэй байдаг. Манай улсын хурлын хэвлэх цэг 1998 онд байгуулагдаад 1999 оноос төрийн мэдээлэл эмгэтгэлийг хэвлсэн. Би 1999 онд хэвлэх цэгийн анхны бэлтгэгчээр ажилд орж исэн. Тэгээ манай хэвлэх цэгэд төрийн мэдээллийг хэвлэж эхлэх үед эмгэтгэлийг Бажуудан Ганбатгай хариуцсан ажилдаг байсан. Ганбатгай хэвлэн хийх макетыг цаасан дээр зураад тэгээ нэг бүрслэн хуудас нэг бүрт хэдэн мөр орох, хэдэн үг орохыг тооцож гаргаж өгдөг байсан. Тэгээ тухайн үед төрийн мэдээлэл хэвлэгдсэний дараа хуудас бүрийг шалгаад, цуглуулж, жүүдэх, огтлох тэр бүх ажлыг бид нар ер нь бүгдийг гараар хийдэг байсан. Одоо бол манай хэвлэх цэх үе шаттайгаар машин техникээ шинжилээд тэгээд техник технологич гэсэн хөгжөөд одоо бол машинаар бүгдийг гэлзүүлдэг болсон. Ер нь төрийн мэдээлэл улсын хурлын хууль тогтоол хэвлэгдснээр хүчин төгөлдөр болдог. Тэгээд хуулийн хугацаа тулсан шаардлагатай нөхцөлд яаралтайгаар хэвлэх асуудал гардаг. Тэгээд цаг хугацаанд нь гаргахын тулд манай ажил 24 цагийн бэлэн байдал байхыг шаарддаг тийм онцлогтой. Тэгээд төрийн мэдээлэл нь хамгийн их хэвлэлийн захиалгатай байсан үе 7 хоног тутам бид нэр 6-аас 7,000% хэвлэдэг байсан. Тэгээд хугацаанд нь алдаа маддаггүй гаргахын тулд бүх чадлаараа дайчлан хизээч бэлэн байдалд бид нэр хичээж ажилладаг байсан. 2015-аас 22 онд би хэвлэх цэхийн ахлагчаар ажиллаж байсан. Тэгээд тэр үед хэвлэлийн чанар бүтээмжтэй дэвшилт гарах үүднээс дижитал хэвлэлийн машинуудыг судлаад удирдлагуудтай танилцуулж, худалдаа авах ажлыг зохион байгуулж, дижитал хэвлэлтийг нэвтрүүлж исэн. Тэгээд ингэснээр манай үйл ажиллагааны бүтээмж нэмэгдэхийн хэрээр чанар ил сайжирсан. 2020 онд төрийн мэдээлэл эмгэтгэлийг гэрэл үндэсний бичгээр хослон гаргах шийдвэр гараад тэгээ бидний хувьд үндэсний бичгээр их бэлтгэж хэвлэнэ гэдэг бол шинэ ажил байсан. Тэгээ ер нь алдаа гарахгүй гэж энэ ажилд бас санаа зовдөг байсан. Тэгээ тэр үед Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний техникийн багшаар цэгийн хамт олноор үндэсний бичгээр заалгаж сурч ирсэн.